13 дугаар бүлгийн 22-оос 30 дугаар ишлэгийг та бүхэнтэй уншаа. Лук 13 дугаар бүлгийн 22-оос 30 дугаар ишлэл. Тэр Иерусалим орох замдаа нэг хот тосгоноос нөгөө рүү дамжин сургаалаа заасаар явлаа. Хэн нэгэн түүнээс эзэн минь цөөхөн хүрэл аврагдах уу гэж асуухад тэр хавчиг хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Орохыг эрэлхийлвч ис чадах нь олон ажээ. Нэгэнтээ өрхийн тэргүүлэгч босож үүдээ төгжүүл та нар гадна зогсоод үүдийг нь тогшиж эзэн минь бидэнд онгойлгож өгөөч гэсэн ч тэр та нарын хаанаас ирснийг би мэдэхгүй гэнэ. Тэгэхдээ та нар бид таны өмнө идэж ууж байсан. Та манай гудамжинд заасч байсан шүү дээ гэх болно. Тэрээр би та нарт хэлье. Та нар хаанаас ирснийг би мэдэхгүй. Ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл гин. Бурхны хаанчлалд Авраам, Исаак, Яаков болон бүх иш үзүүлэгч байгааг мөн өөрсдийнхөө хөсөр хаягдсныг та нар харах тэр цагт тэнд уйлаан ба шүд хавирах нь байх болно. Дорноос хийгээд өрнөөс бас өмнөдөөс хийгээд умардаас олноороо ирж Бурхны хаанчлалд ширээнд тоглох болно. Үзэгтэн сүулт байгаагаас зарим нь ихнийх болж ихэнд байгаагаас зарим нь сүүлчийнх болно гэж айлтваа. Амен. Өнөөдөр би та бүхэнд эзний үгийг хавчиг хаалгаар орохыг хичээ гэдэг сэдвээр хаалцъя. Хавчиг хаалгаар орохыг хичээ. За Есүс энэ сургаалт зөвөрлөлөө хавчиг хаалгаар орохыг хичээ гэж хэлээд эхэлж байгааг бид нар сайн хамтдаа уншлаа шүү дээ. Тэгэхээр гол санаа нь бол маш тодорхой. Яг энэ текстийн гол санаа. Яг Есүс энэ хэсэг дээр юу хэлэх гээд байгаа нь маш тодорхой. Тэр нь юу вэ гэвэл та нар хавчиг хаалгаар ор. Хавчиг хаалгаар орохыг хичээ гэж хэлсэн. Хавчиг хаалгын чухам юу юм? Үүгээр орно гэдэг нь ямар утгатай юм? Үүгээрээ бас яаж явах юм гэдгийг Есүс дараагийн ишлэлүүдэд нь тайлбарлаж байна. Тэгэхээр та нар нэг зүйлийг одоо ингээд анзаарч байгаа бол тийм Библийн сургаалыг одоо ингээд уншиж байхад эхэнд нь гол санаагаа хэлчихэд араас нь түүнийгээ тайлбарлаж байгаа. Ийм одоо утга бүхий юм текстүүд бол айгүй олон Библиэлд байгаа. Ялангуяа Есүсийн сургаалууд дээр. За мөн бид нар Шинэ гэрээний бусад захидлуудыг ч гэсэн унших юм бол Илч Петр, Илч Паулын одоо бусад элч нарын одоо заасан хэсгүүдийг унших юм бол эхлээд хэлэх гэж байгаа гол санаагаа хэлчихэд тэрний ямар утгатай юм бэ гэдгийг араас нь тайлбарлаад ингээд жишээгээр баяжуулаад хуучин гэрээний ишлэлээр тэрийгэ дэмжээд тийм ээ яг өөрийнхөө одоо гол хэлэх гэж байгаа санаагаа тэрнийхээ араас ингээд тэрийгэ ингээд одоо тайлбарлаад явж байгаа. Ийм одоо текстүүд Библиэд бол одоо олон байдаг. За тэгээд ер нь ялангуяа хуучин гэрээний хэсгүүдийг ч гэсэн харах юм бол бас тийм зүйл бас олон. Ялангуяа дуулал ном, еврейчүүдийн одоо яруу найргийн дуулал ном, сургаалт өгс ном энэ төр зэргийг ингээ харах юм бол эхэнд нь гол санаагаа хэлээд тэгээд дунд хэсэгт нь тэрийгэ тайлбарж яваад төгсгөлд нөгөө гол санаагаа давтаад дуусгаж байгаа маягаар ингээд Библийн одоо сургаалууд болол ингэж бичигдсэн. Тэгэхээр Есүс бидний энэ уншсан хэсэг дээр эхэнд өөрийнхөө яг гол хэлэх гэж байгаа бидний яг гол амьдралдаа хэрэгжүүлэх ёстой зүйл юм аа. Айгуу тодорхой заагаад өгчөж байгаа. Тэр нь юу вэ гэхээр хавчиг хаалгаар орохыг хичээ. Яагаад гэхээр үүгээр одоо энэ хаалгыг одоо ерөнхийлөвч үүгээр одоо орж чаддаг хүмүүс нь бол цөөхөн байдаг юм аа. Яагаад цөөхөн байдгийг гэдгийг цааш нь үргэлжлүүлээд бол тайлбарлаж байгаа. Яагаад гэвэл ёс бусыг үйлдэгчд бол энэ хаалгаар ороогүй энэ замаар явахгүй байгаа явдал юм аа гэж Есүс айгүй тодорхой тайлбарлаж байна. Тэгэхээр хавчиг хаалгаар орно, хавчиг замаар явна гэдэг нь ямар утгатай юм бэ гэвэл эзэн Есүс Христийн сургаалын дагуу Бурхантай хамт алхах тэр дагалдагчийн амьдралыг илүүтэй хэлээд байна. Матай номын 7 дугаар бүлгийн 13-аас 14 дэх ишлэгийг харах юм бол яг энэ хэсгийг аюу товчхон байдлаар хэлсэн байгааг би та нартай энэ дашрамд бас уншаад өгөхөд илүүдэхгүй байхаа гэж бодож байна. Матай 7-гийн 13-аас 14 хоёрын ишлэл байна. За энэ хэсгээр ингэж хэлсэн. Хавчиг хаалгаар ор. Сүрэлт хөдөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн. Олонх нь түүгээр тийш ордог. Ам өөд хөдөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнх нь түүнийг олдгоо гэж хэлсэн байна. За тэгэхээр яг энэ сургаалыг бол Матай номон дээр бол одоо өргөн хаалга, хавчиг хаалга, тэгээд нарийнхан зам, өргөн зам гэд яг ингээд зүйл юу ингээд эсрэгцүүлээд ярьсан байгаа бид нар уншиж байна тийм. Тэгэхээр энэ сургаал бол Библиэд их тийм одоо алдартай сургаал. Эзнийг дагна, эзэнтэй хамт явна гэдэг бол хавчиг хаалгаар орж нарийн замаар явж байгаатай. Харин Бурхангүй өөрийнхөө
дураараа, гим нүглийг үйлцэн, ёс бусыг үйлцэн амьдрал гэдэг бол өргөн хаалгаар ороод яг өргөн замаар явж байгаатай адилхан юм аа гэж ойлголоо тайлбарлаад хэлсэн. Ихэнх хүн тэр өргөн хаалгаар ордог, ихэнх хүн тэр өргөн замаар явдаг. Харин цөөн хүн тэр хавчиг хаалгаар ордог, цөөн хүн тэр хавчиг одоо нарийнхан замаар явдаг юм аа. Ингээ хэлсэн. Яагаад Есүс энэ тухай заасан бэ гэхлээр нэгэн хүн замд явахдаа Есүсээс асуусан байж тээ. Цөөхөн хүн л аврагдах уу гэж асууж байна. Тэнгүүт нь Есүс одоо хариулт олгож энэ үгийг хэлж байгаа. Энэ одоо сургаалыг зааж байгаа. Юу гэхээр хавчиг хаалгаар орохыг хичээд би та нарт хэлье. Орохыг эрэлхийлвч ис чадах нь олон ажээ. Яг л ихэнх нь тэр өргөн хаалгаар ордог, өргөн замаар явдаг. А цөөхөн хүн тэр нарийн хаалгыг олж ордог, цөөхөн хүн тэр цаашаа үргэлжилж байгаа нарийн замаар нь явдаг юм а гэдгийг Есүс үгээрээ тайлбарлан хэлж байна. Тэгээ Есүс хот тосгодоос хот тосгод руу өөрийн Бурхны хаанчлалын тухай сургаалуудыг одоо ингээд зааж явсараад эцэст нь Иерусалимд очиод ер нь бол яг Иерусалимд өөрийнхөө үйлчлэлийн он жилүүдэд бол нэлээд хэдэд удаа очсон байдаг. Тэгээ үйлчлэлийнхаа төгсгөл хэсэг рүүгээ бол Есүс одоо ингээд зааж сургаж явсараад Иерусалимд нэг очиод сүүлийн удаа очиод тэндээ баригдаад тэгээд тэндээ заалмаад цогцолцсон байдаг. Тийм учраас тэр замдаа одоо юу болж байгаа талаар бид яг энэ хэсгээс хамтдаа уншиж байна. За тэгэхээр нарийн хаалгаар өргөн хаалгаар бит яв. Нарийн замаар яв, өргөн замаар бит яв гэж тийм. За монголчууд бидний хувьд бол энэ их тийм ойр зураглал гэж би хувьдаа ойлгож байна. Манай Улаанбаатар ч одоо гэр хорооллоор дүүрэн шүү дээ тийм. За аймгийн төвүүдээс гэр хороол. За сумын төвүүд ч гэсэн гэр хороол. Айл болгонд нэг том жижиг хоёр хаалга байдаг. Бүгдээ мэднэ те. Машин ордог том хаалга, хүн ордог нэг жижиг хаалга. Хашаа болгонд нэг тийм. За албан байгууллагын хашаа болгонд нэг тийм том хаалгатай, дэрэгдээ нэг жижиг хаалгатай. За өнөөдөр энэ Нью-Йорк Presbyterian сүмийн хашааны хаалгач яг тийм байгаа юм шүү дээ. Машин ордог нэг том хаалга, хүн ордог нэг жижиг хаалга. Энэ юм том жижиг хаалга хоёр нь байнгын зэрэгцээд байж байгаа. За энэ үүнтэй адилхан Бурхны өмнө очихд ч гэсэн бидний яг амьдралын минь хувьд ч гэсэн энэ амьдралын замналын хувьд ч гэсэн өргөн хаалга, нарийн хаалга гэж байдаг байна. Өргөн хаалгаар бол олон хүн ордог. Тэр зам нь бол өргөн ууж олон хүн түүгээр явдаг. Нарийн хаалгаар бол цөөхөн хүн ордог. Тэр хавчиг замаар бол цөөхөн хүн явдаг юм а гэж хэлж байгаа. За тэгээд Есүс цааш нь үргэлжлүүлээд хэлж байна. Нэгэнтээ өрхийн тэргүүлэгч босож үүдээ төгжвөл та нар гадна зогсоод үүдийг нь тогшиж эзэн минь бидэнд онгойлгож өгөөч гэсэн чи тэр та нар хаанаас ирснийг би мэдэхгүй гэж хэлнэ гэж хэлсэн. Өрхийн тэргүүлэгч гэдгээрээ хэнийг хэлж байгаа юм? Энэ хавчиг хаалга хизээний цагт бас хаагдаад төгжигднэ гэдгийг бас үгээрээ хэлчихэж байна Есүс. Энэ дандаа онгорхоо байгаад тахгүй. Одоо бол онгорхоо үе нь л дээ. Амжиж авах боломжийн үед бид нар амьдраад байна л та. Нэгэн цагт энэ хаалга бол эргэж нэгдэхгүйгээр хаагдах тэр өдөр ирнэ гэдгийг Есүс үгээрээ хэлчихэж байгаа. За тийм ч учраас үүнийг бүр батлах гэсэн мэт Илчлэлт номын 3 дугаар бүлгийн 7 дугаар ишлэл дээр Есүс өөрийнхөө тухай юу гэж хэлсэн бэ гэхээр онгойлго бол хинч хааж үлч чадах. Хаах юм бол хинч онгойлгож чадахгүй Давидын түлхүүртэй нэгэн та нарт айлдж байна гэж Есүс өөрийнхөө тухай ярьсан байдаг. Тэгэхээр энэ сургаал дээр ярьж байгаа өрхийн тэргүүлэгч босоод нэгэнт үүдээ түгчих юм бол та нар орч чадахгүй. Үүдийн балбаа намайг оруулаач гэж хашгирсан ч дотроос нь эзэн юу гэж хэлэх вэ? Би та нарыг танихгүй байна гэж хэлнэ гэж. Үүгээр Есүс өөрийгөө ярьсан. Яагаад гэвэл Есүс Христэд Бурхны хаанчлалын түлхүүр байдаг. Есүс Христ энэ хаалгыг онгойлгодог. Есүс Христ энэ хаалгыг нээдэг. Зөвхөн Есүс Христээр дамжуулан бид Бурхны хаанчлалд ордог юм а гэдгийг үүгээрээ Есүс илэрхийлсэн. Энэ хаанчлал руу орох боломж өнөөдөр бидний өмнө нээлттэй байна. Харин нэгэн цагт энэ хаалга хаагдахын цагт тэр үед гаднаас нь хичнээн балбаж хашгирагдчих боломжгүй маа гэдгийг Есүс үгээрээ тайлбарлан хэлсэн. Тийм болохоор боломжтой үед нь бид энэ хаалгыг орж боломжтой үед нь энэ замаар явах нь чухал юм аа гэж. За тэгсэн чинь тэр гадна байгсад хэлж чинь те. Биднийг оруулаач гэсэн чинь өрхийн тэргүүлэгч би та нарыг танихгүй байна гэж. Би танихгүй хүнийг оруулахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө хаалганд тогсож байгаа хүмүүс хэлж штэ 26 дугаар ишлээс цааш нь үргэлжлүүлээд. Тэгэхэд та нар бид таны өмнө идэж ууж байсан. Та манай гудамжинд зааж байсан шүү дээ гэх болно. Тэрээр би та нарт хэлье. Та нар хаанаас ирснийг би мэдэхгүй. Ёс бусыг үйлдэгч та нар, үйлдэгч бүгд
надаас зайл гинэ гэж хэлсэн. Тэгэхээр нөгөө хаалганы гадна зогсож байгаа хүмүүс зүүрлэл цаашаа үргэлжилж байна. Хаалганы гадна зогсож байгаа хүмүүс та танихгүй гэж юу яриад байгаа юм бэ? Бид нар хамтдаа суугаад идэж ууж ирсэн биз дээ. Та манай годомжинд ирээд номлож ирсэн биз дээ. Нөгөө бид нар тэнд чинь байж л байсан шүү дээ. Яагаад биднийг та танихгүй гэдэг юм? Яагаад биднийг одоо оруулахгүй гэдэг юм? Тэгвэл бурхан одоо мэдэн бодолч юу? Бурхан нэг харсан хүний одоо мартдаг тийм мартамгай бурхан болч юу? Бидний эзэн Иесус Христ эсвэл тийм хуримтгай юм уу? Таньдаг байснаа танихгүй царайлаад байдаг нэг хүмүүс байдаг да, дараа нэг уулзгаараа юу хэлээ энэ гэж мэгээд уул нь тань штэ. Таныхын уул нь би мэдээд байгаа штэ. Уул намайг таниад байгаа штэ. Тэгтээ харсан мөртлөө хараагүй царайлаад таниад байгаа мөртлөө танихгүй царайлаад тэгээ очиод мэдлчингүү дөнгөж сая харсан юм шиг болж болоод нэг тийм хүмүүс бол нэг заримдаа тэгдэг. Иесус тэгдэг юм уу эсвэл хүмүүс? Иесус би та нарыг танихгүй гэдгийг ямар утгаар нь хэлсэн юм бол? Энэ хүмүүс хэлж штэ. Бид хамтдаа нэг ширээ цугаад идэж ууж байсан штэ. Та манай годомжинд ирээд номлож л байсан штэ. Бид нар тэр арын игнэнд нь суугаад сонсч л байсан штэ уулна. Тэгээ одоо яагаад та танихгүй гэдэг юм бэ гэж. Тэгсэн чи Иесус хариуд нь хэлж штэ. Ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл. Тийм ээ. Нэг ширээ цугаад хамт хооллож исэн. Гэхдээ эзний үгийг дагдаггүй байсан. Тийм ээ. Годомжинд нь ирээд номлоход тэрийг сонсоод зогсож исэн. Гэхдээ сонссноо хэрэгжүүлдэггүй байсан. Тийм ээ. Өнөөдөр цуглаан дээр ирээд нэг ширээ цугаад хооллож болно. Өнөөдөр цуглааны янз янзын гоё ивентүүдэд хамрагдаад яваад иж болно. Цагаан сарын үйл ажиллагаа, Крисмсийн үйл ажиллагаа, наадам одоо юу гэдгийг ширээний теннисний тэмцээн, яадаг дууны тэмцээн, ийсэн яадаг нөхөрлөл янз янзын юмд гоё оролцоод яваад иж болно. Таны штэ. Бид нар сүмийнхний чинь таны штэ. Бид нар Иесусийнхний чинь мэдэн штэ. Би ч дунд нь ороод хоол идэл явж л байсан штэ. Нөхөрлөл уул хатанд хамт зугаалж л байсан штэ. Далайн хэрэг дээр очиод зураг мөргөө авахулсан тэгж ярих юм бол би дунд нь тэр зураг байгаа мэдв гэж. Энэ үгийг хэлээд хожим деваачнд орч чадах болов. Энэ үгийг хэлээд хожим эзний өмнө очиж чадах болов. Харин эзэн нэг зүйлийг хэлж байна. Би ч юм танихгүй юм байна гэж. Яагаад таньдаг юм бэ гэж. Яа тэгвэл чи ёс бусыг үлддэг байсан штэ гэж хэлж байна. Дунд нь хамт байх нэг хэрэг. Харин эзнийг дагна гэдэг бол өөр хэрэг. Энэ хоёрын ялгаа салгааг одоо бид энэ ишлэлээс айгүй тодорхой ойлгож авч байна. Би 93 онд анх сайн мэдээ сонсож цуглаанд ирж байсан. Тэгээ цуглаанд ирээд эхний нэг 2 жил бол яг үнэндээ бол нэг юм номлож явахтан тэр годомжинд байсан л хүмүүсийн нэг байсан л та. Ширээн цуу хамт хооллыг гэхэд нь яг хамт идэж уугаал явж исэн хүмүүсийн нэг байсан л та. Гэхдээ эзнийг дагдаггүй байсан эхний 2 жил. Яагаад гэвэл тэр хэмжээнд би өсөж чадахгүй байсан. Яагаад өсөж чадахгүй байсан бэ гэхээр тэр хэмжээнд би цуглаандаа тогтмол явдаггүй байсан. Тэгээд ирэхээр Крисмсийн үйл ажиллагаанд нь драманд нь орсон ч явж байгаа шиг. Янз янзын одоо нэг үйл ажиллагаа болонгот нь тэнд нь хамрагдаал ингээл спорт наадам тэмцээнд нь оролцсон ч явж байгаа шиг. Тэнгэрийн улсад сүмийн спорт арга хэмжээнд оролцсон учраас чамайг аварлаа гэж хэлэх болов. Эсвэл чи сүм дээр ирээд бүтэн сайдар бидэртэй хамт хооллож исэн шүү дээ. Тийм учраас чи Тэнгэрийн хаант усад ортугай гэж Иесус хэлнэ гэж юу? Үгүй. Бид Иесусийн дагалдагч байх ёстой. Өөрөөр хэлбэл ёс бусын үйлдэгч та нарыг би танихгүй юм байна гэж Иесус хэлнэ гэж хэлж байна. Бид нар ерөнхийдөө нөгөө үндэстнийхээ хувьд нэг тийм юутай байдаг. Нэг юм ойлголттой байдаг. Тийм альва шашинд ойлгохгүй байж олон зүгээр ингээ очиод ард нь суудсан байхад эсвэл тэр нэг үйл ажиллагаанд нэг хамрагдсан байхад нэг тийм цаагаараа сайн гэсэн нэг юм бухар сүсгийн юм ойлголттой байдаг бид нар. Тэрийгээ би тэгээд яг өөргөө биелүүлчихсэй гэж боддог. Би очиод танд үн өргөцсөн. Би тэр хайрцагт мөнгө хийсэн. Би мөнгөний төлөө намаа уншуулсан. Гэхдээ юу гэж байгааг нь ойлгосон уу? Ойлгоогүй. Тэгээд тэр ойлгох шаардлага байхгүй. Тэгээд тэрний дагуу чи амьдрсан уу? Амьдраагүй. Зүгээр очиод ингээд замдолцсон тийм ээ. Ямар ч үсэн очиод намаа уншуулсан. Толгой дээр айдас бол ахуулсан. Тэр дотор би байсан уу гэвэл байсан. Тэр арга хэмжээнд нь би ингээд байж исэн үгүй байж исэн. Тэгтээ юу ч ойлгоогүй. Тэрний дагуу амьдраагүй. Тэрийг хэрэгжүүлээгүй. Тэгээд тэрийгэ болж гин гэж ойлгодог. Яг энэ ойлголтоор бид нар заримдаа Христийн сайн мэдэнд гэж хандах гэж оролддог. Иесус Христэд итгэх итгэлтэй бид нар заримдаа яг энэ маягаараа хандах гэж оролддог. Цуглаанд нь очиж суудсан болоо. Тийм ээ. Ганц монголчууд бид нар ч бас биш шүү дээ. Одоо энэ барууныхан ч гэсэн ер нь тийм болж байгаа гэж ярьдаг те. Жилдээ амьдралдаа 3 удаа сүмд очдог гэдэг байгаа шүү дээ. Төрхтөө гэж те. Нөгөө ээж аав нь ялах багт нь сүмд аваад очдог.
Тэгээ сүмийн санвартан нөгөө юм алтан төмпөн дотор байгаа усаар нөгөө нялх хүүхдээ чинь нөгөө усан баптизм хийдэг. Хүүхдийн баптизм гэдэг. Төрхтөө нэг очиж байгаа байхгүй. Хоёр дахь нэг амьдралынхаа дондор эдэр залуу насндаа нэг очиж байгаа. Хурмын ээж нэг очиж байгаа. Тэгээ пастораар ажиллаж штэ. За гуравт нэг очиж байгаа тийм үхэхтэй нэг очиж байгаа. Авсанд орсон хойно одоо хойтгоо уншуулах гэж манайсын ойлголтоор бол хойтгоо уншуулах гэж нэг очиж байна тийм. Тэгээд аврал авцсан гэж. Тэрийг тэгээд Есүсийг мэдж байгаа гэж. Намайг таньж байгаа гэж. Тэгээд Тэнгэрийн хаанчлалын өмнө яваад очиход өө чи би төрхтөө очоо үст. Хурмын хийхдээ таны өмнө очоо үст. Би тэгээд сая үхэхтэй ингээд ирлээ штэ. Тэгээд та намайг танихгүй байгаа юм гэж. Харин Есүс асуух нь чи босод үед нь юу хийжсэн? Чи хаана явсан? Миний үгийн дагуу амьдэрсэн юм уу? Чиний амьдралыг ингээ харахаар юм ёс бусыг үлдээд байгаа юм биш үү гэж. Тэгэхээр нөгөө нарийн хаалгаар орно гэдгийг Есүс ийм утгаар нь хэлсэн. Тэрээс энэ нөгөө дорж байна штэ, би доржиг таних штэ. Бид нар өмнө нэг 2 3 удаа уулзж ирсэн гэдэг ийм таних гэдэг утгаараа танихгүй юм байна. Таньдаг гэсэн утгаар юу ч яриаггүй. Харин Есүстэй хамт алхахдаг, Есүсийн үгийн дагуу амьдардаг гэдэг утгаар нь би чамайг танин эсвэл би танихгүй юм байна гэдгийг Есүс ийм утгаар нь хэлсэн гэдгээ энэ текстийг энэ одоо өгүүлэмжийг цааш нь унширан болоод ойлгогдчих. Тэгж ойлгогдчих. Ямар утгаар нь Есүс энийг хэлсэн. Тэрнээс нэг хараад өнгөрсөн, нэг уулзаад өнгөрсөн, нэг ширийн цуугаад хамт хоол идээд өнгөрсөн. Эсвэл нэг арга хэмжээнд хамт оролцоод өнгөрсөн харсан хүн байлаа гэж. Жишээ нь манай цуглаанд ирдэг нөгөө найдан бол айл намар нүүж ирсэд өрөөдүүдийн наадам дээр очихдоо би бол харсан байсан. Дараа манаас өмнө ирэхэд би харсан таны штэ гэж. Бурхан энэ утгаараа таны штэ. Тэгвэл мөнх амийг өвлөх гэдэг утгаараа Тэнгэрийн хаанчлалд орох гэдэг утгаараа танихгүй юм байна гэж. Тэрний ямар утгаараа ярьж байгаа нөхөд эзэнтэй хамт алхахдаг. Эзнийг дагдаг гэдэг утгаар нь Есүс энэ дээр ярьж байна л. Яагаад гэвэл та нар ёс бусын үйлдэлдэг учраас би танихгүй юм байна гэж. Тэрээс зүс таньжил байгаа л да. Ойлгомжтой. Тэ зүс таньжил байгаа. Ойлгомжтой. Тэг годомжинд очиж номлоход тэнд байсан уу? Байсан мөн. Тэгээ номлолын дараа хамт суугаад хоол идэхэд тэнд ширээн дээр суугаад тэр талын болон суугаад идчихлээсэн нөхөр мөн л байна те. Харж л байсан мөн. Ирээд явсан уу? Ирээд явсан. Ороод гарсан уу? Ороод гарсан. Мэдгүй мэдж байгаа. Тэ бэ? Тэгэхдээ эзнийг дагсан уу? Эзний үгийн дагуу явсан уу? Эсвэл ёс бусыг үлдэж явсан уу гэдэг хоёрын хооронд ихээхэн ялгаатай байна. Тийм ч учраас эзний үгэнд өөр газар юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр унтж байгаа хоёр хүний нэгийг аав, нэгийг нь үлдэн. Өтрөн дээр тариа цайруулж байгаа хоёр эмэгтэйгийн нэгийг аав, нэгийг нь үлдэн. Хоньны бэлчээр дээр байгаа хоёр хүний нэгийг аав, нөгөөх нь үлдэнэ гэдэг утгаар ингэж хэлсэн. Гэрт дотор байгаа хүний нэгийг аав, нөгөөх нь үлдэнэ гэж хэлсэн. Яа тэгвэл эзнийг дагдгүй гэдэг хоёрын чинь хооронд асар том ялгаа байна. Тийм болохоор бид эзнийг дагж жинхэнэ дагардагчийн амьдралаар амьдрна гэдэг чинь ямар учиртай юм бэ? Өмнө илүү их ач холбогдол оршиж байна гэдгийг би хэлэх гэсэн. Энэ ч утгаар нь Есүс хавчиг хаалгаар орохыг хичээж хэлсэн. Хавчиг хаалгаар ордог хүмүүсийг мэддэг байж болно. Тэр замаар явж байгаа хүмүүсийг мэддэг байж болно. Гэхдээ яг таны амьдрал өөрөө өргөн зам дээр яваад байна уу? Энэ хоёр зам магадгүй ингээд зэрэгцээд ингээд нэг харагдчих болно тийм ээ. Одоо нарийн замаар явж байгаа нэгэн хажууд тэр өргөн замаар явж байгаа тэр нэг хэсэг хүмүүс харагдаж байгаа. Өө сайн уу мэндийн зөрөөтэй тий. Би энд өргөн зам дээр явж байгаа. Тэд нар гэхдээ нөгөө хэсэгт нарийн замаар явж байгаа мэдэн штэ. Би үүнийгээ танина тийм ээ. Тэгэхдээ хувь тавилан төгсгөл нь өөр болж таарч байна. Тэгэхээр ёс бусыг үйлдэгдэг учраас тэр хүмүүс үнэндээ Есүсийг танихгүй байгаа байхгүй. Ёс бусыг үйлдээд байгаа учраас үнэндээ тэр Бурхныг мэдэхгүй байгаа байхгүй. Ёс бусыг үйлдээд байгаа учраас үнэндээ тэд нарийн замаар биш өргөн зам дээр явж байгаа гэсэн утгатай байгаа. Тийм учраас өргөн хаалгаар явна гэдэг чинь юу гэсэн үг юм? Дадал зуршил болсон гэм нүглээ үйлдэж үүнийгээ эргчлөө гэж ойлгож махан биеийн болон нүдний хүсэлт ачаалаараа амьдардаг бардамнаж сайрхаж ихэрхдэг өшөөгөө авдаг энэ амьдрал бол яг тийм өргөн замаар яваа амьдрал. Харин дадал зуршил болсон нүглээ хийхгүй байх нарийн замаар явж шин. Бусдын адил махан бие нүдний хүсэлт ачааллынхаа дагуу ингэж тэрүүгээрээ удирдуулж амьдрахгүй байна гэдэг чинь нарийн замаар явж байгаа гэсэн үг байна. Бусдын адил өшөөгөө авахгүй байна гэдэг чинь
нарийн замаар явж байна гэсэн үг байна шүү дээ. Бардамнаж сайрхахгүй, өөрийгөө дөвөөлгөхгүй, бусдад үйлчилж, бусдыг үнэн голоосоо хайрлаж амьдрна гэдэг бол нарийн замаар явж байна гэсэн үг байна шүү дээ. Харахад нэг өрөөнд сууж байгаа хоёр, харахад нэг албан газар ажиллаж байгаа хоёр, харахад нэг ангийн хоёр оюутан, харахад нэг эцэг эхээс төрсэн ах дүүнэр, эгч дүүнэр, тийм ээ? Харахад нэг хоббитоо, нэг талбай дээр нэг бөмбөг хөөж байгаа хоёр, харахад нэг үйлдвэрт ажилладаг хоёр, харахад нэг машин дотор суугаа явж байгаа хоёр. Яг үнэндээ амьдралын чанарын хувьд нэг нь өргөн замаар, нөгөөх нь нарийн замаар алхаж явах боломжтой. Би өнөөдөр танаас асууя. Та аль замаар замнаж байна вэ? Та аль замаар нь явна вэ? Та өргөн хаалгаар өргөн замаар явна уу? Эсвэл нарийн хаалгаар орж нарийн замаар явна уу? Нарийн замын төгсгөл нь Бурхны хаанчлал. Харин өргөн замын төгсгөл нь там, мөнхийн шийтгэл. Өргөн замаар явхад амархан харагддаг. Тэгэхдээ амар тайвангүй зам. Харин нарийн замаар явхад хэцүү мэт харагддаг. Харин яг явхад ерөөлтэй зам. Яг явхад ерөөлтэй зам. Нарийн замаар явхад хэцүү мэт. Гэхдээ Бурхнаар хангагдана гэж юу гэдгийг мэдэрч амсдаг зам. Бурхнаар тэтгэгддэг хүч чадлыг мэдэрдэг тийм зам. Бурхан яаж оршин байж өөрийнхөө илчилгээг хардаг тийм зам. Үтсэн үедээ яаж Бурханаар эдгэгдэж болдгийг хардаг тийм зам. Тийм учраас өнөөдөр ярихад нарийн гэж хэлж байгаа ч гэсэн явхад амар тайвны тэр зам. Ярихад хэцүү мэт яригдж байгаа тийм зам боловч явхад жинхэнэ амар тайвны баяр хөөрийн тэр зам. Хамгийн эрүүл тэр зам. Харин өргөн зам сонсоход амархан, явхад хялбар юм шиг зам. Хамгийн бартаатай зам. Хамгийн амар тайвангүй зам. Яагаад гэвэл ёс бусын үйлдэж амьдарч байгаа. Ёс бусын үйлдэж амьдарч байгаа хүний сэтгэл хизээж амар тайван байдаггүй. Гомдол, цөхрөл, ганцаардал, зовлон, гониг, шаналлаар дүүрэн байдаг. Төгсгөл нь ийм л байдаг. Харин харахад өргөн зам. Ийшээ далдан дуудагсад ч гэсэн их байдаг. Ийшээ ирээ, энүүгээр яваа. Юу ийгээд байгаа юм гэж. Дуудагсад ч гэсэн олон байдаг. Харин үр дүн нь нарийн зам, өргөн зам хоёрын төгсгөл нь яг л ийм байдаг. Миний хувьд цуглаанд ирсэн эхний 2 жилдээ яг л тэгж бодож байсан. Яг л тийм байсан. Яг л нөгөө годомжинд Иесусыг номлож яхад нь сонсох ёстой нэг. Яг л ширээн цугаад хоол идэхэд нь хамт хоолдог ёстой л нэг байсан. Гэхдээ явах тусам би нэг зүйлийг ойлгосон. Би Иесусыг дагах учиртай байна гэж. Тэгээ яг Иесусыг дагах гэхэлэр би нэг юмнаас айсан. Хорвоо хатуу штэ. Тэр хатуу хорвоо дээр би ийм зөөлөн сургаалыг барьчихад бусдыг инэрч хайрлах тухай номлодог ийм сургаал би барьчихад би яг амжилтанд хүрч чадахгүй гэж. Ягаад гэвэл хатуу хорвоо дээр муу хүн олонтой, муу хүнтэй би муу арга замаар тэмцэж ижил. Би ялна. Би тэдэртэй адилхан үзэж ижил. Би ер нь хожино гэсэн ийм одоо бодол надад байгаад байсан. Тийм учраас би яг энэ одоо сайхан сургаалыг одоо хэрэгждэг бол сайхан л. Гэхдээ энэ сургаалыг дагснараа би их олон хүн дээрлэх болох юм шиг санагдаад байна. Энэ сургаалыг дагснараа би их ганцаардах юм шиг санагдаад байна. Яг энэ сургаалыг дагснараа би нэг тийм хожихгүй юм шиг. Харин энэ сургаалыг дагахгүйнууд нь хожих юм шиг. Энэ сургаалыг дагдгуунууд нь илүү амжилтанд хүрээд, дагдгуунууд нь илүү ялаад, дагдгуунууд нь илүү хожоод би энэ сургаалыг дагснараа би илүү ингээ хожигдоод байх юм шиг санагдчихсэн. Анх яг цуглаанд явж Иесусийн сургаалыг дагж эхлэв. Тэгээ би яг үүндээ энэ сургаалыг дагснараа би нэг юм алдах юм шиг. Нэг юм хожигдоод байх юм шиг. Харин нөгөө муу санаатай байгаа л махан биеийн өксөлт чалаараа сайхан жаргаал, бардамнаал, эрх мэдэл хүч чадлаараа дулдуудаад явж байгаа нууд нь илүү ялаад байх юм шиг. Тэд нар илүү жаргаад байх юм шиг. Яг тэгж санагдчихсан надад анх Иесусийг итгэх. Тийм учраас энэ замаар ингээд ороход нэг юм бурхан гэдэг нэрэнд ор би нэг л их найр тавьсан амьдралаар амьдрах гэдэг юм шиг. Нэг л их юм ариун зөв одоо ингээд хаашаа шарсан гэл юм сайхан амтан. Гэтэ тэгснээр энэ хорвоо дээр би ингээд нэг тийм хохроо дуусах гэдэг юм шиг. Дихгүй явж байгаанууд нь илүү хожоод авах гэдэг юм шиг. Хожих гэдэг юм шиг. Би нэг юм хожигдож дуусах амьдралыг сонгох гэдэг юм шиг санагдаад байсан. Гэтэл үгүй.
эзний сургаалыг ухаарах тусам, ойлгох тусам энэ сургаалаар явсан нь хождгийн байна гэдгийг одоо амьдралаар харж байна. Энэ сургаалаар амьдрсан нь илүү эрүүл явдгийн байна гэдгийг одоо харж байна. Энэ сургаалаар явсан нь илүү өрөөгддгийн байна гэдгийг одоо харж байна. Харин энэ сургаалаар яваагүйнүүд нь хожих биш, алстаа хожигддгийн байна гэдгийг одоо харж байна. Алстаа тэд өөрсдөө хохирч дуусдгийн байна гэдгийг би одоо харж байна. Тийм учраас хэлэхдээ нарийн хаалга гэж хэлж байгаа боловч, орохдоо харчиг үүд гэж ярьж байгаа боловч, явхдаа нарийн замаар явж байгаа гэж ярьж байгаа боловч, хамгийн баяр ёслолтой ерөөлөөр дүүрэн, гэрчлэлээр дүүрэн, гайхамшигар дүүрэн, баяр хөөрөөр дүүрэн хамгийн эрүүл амьдралаар амьдардаг зам бол энэ зам юм байна гэдгийг одоо би сурч харж байна. Амен. Бид бүгдээрээ ингэж явцгаая. Бид бүгдээрээ ингэж амьдарцгаая гэж та бүгдийгээ би зоригжуулмаар, ятгамаар. Тийм учраас хорвогийн бардам багтлалын дагуу явж байгаа, хорвогийн махан биеийн хүсэл тарчаалынхаа дагуу явж байгаа хүмүүсээс тэднийг харж бити хатгах. Тэднийг харж өөрийнхөө амьдралыг бити харьцуул. Тэдний амжилтаас болж бити сэтгэлээр унах. Тэдний хожлыг харахтаа өөрийгөө хожигдсан мэтэр битгий бод. Яагаад гэвэл та зөв явж байгаа. Та зөв явж байгаа. Амен. Та нар Холливуудын Юма орох галт тэрэг гэдэг Russell Crowe-гийн тоглосон киног үзчихсэн үү? Магадгүй үзег байх гэж бодож байна. Та нар энэ киног нэг олж үзээрэй заяа. Энэ янз янзын одоо юунууд дээр байгаах гэж бодож байна. Юма хүрэх галт тэрэг гэдэг. Юма гэдэг өртөө рүү явдаг галт тэрэг гэсэн одоо ийм утгатай, нэр нь ийм утгатай. Энэ 1800-аад оны үеийн энэ Америкийн одоо энэ зэрлэг ковбойчуудын одоо амьдралыг харуулсан юм кино багхгүй. Тэгээ тэн дээр нэг юм дээрэмчтийн толгойлогч. Үнэхээр одоо гар бундаа бол одоо мэрэгжлийн одоо хэнийг ч дагуулахгүй одоо бууддаг. Тэгээд ерөөсөө ингээд олон хүнийг айлгадаг. Тэгээд ерөөсөө ганц дээрэмдэл дээр маш их мөнгө олдог. Баян тансаг юм дээрэмчтийн толгойлогч юм байна. Тэгээд тэрийг засгийн газраас тэр дээрэмчдийг одоо ингээд олж барих гээд одоо хэдэн жил одоо ингээд хөөцөлтөд ерөөсөө барьж байгаа. Тэгээд эцэст нь барьж байгаа. Барьж авсан газраасаа тэр хүнийг Юма хүрэх галт тэргэнд суулгах хэрэгтэй. Галт тэргэнд суулгачих юм бол тэр хүнийг одоо зоолттой шүүхийн өмнө аваач. Барьсан газраасаа Юма гэдэг тэр өртөө хүртэл энэ хүнийг буцаагаад алдчихгүй авч явах нь энэ киноны одоо гол үйл явдал дээр гарч байгаа юм л да. Яагаад гэвэл тэр хүнийг барьсан газраасаа гавлаад морин дээр мордуулаад тэгээд Юма хүртэлх тэр өртөө хүртэл энэ хүнийг авч явахын замд асар их юм болж байгаа байхгүй. Яагаад гэвэл нөгөө энэ хүний доор байдаг дээрэмчтэн бүлэглэл нь энэ хүнийг буцааж чөлөөлж авахын тулд бүхний хийж байгаа. Тэгэхээр тэр бүх одоо алалцаан донд энэ дээрэмчний толгойлогчийг шудрах шүүхийн өмнө аваачин гэдэг цагдаа нарын хувьд үнэхээр юм одоос хүнд бэрх ийм аялал болж байгаа юм л да. Тэгээ яг энэ аялал нэг фермер залуу гуйж байгаа. Харин цагдаа нар бүгд алуулаад тэгээд нөгөө цагдаа нар нэрээс хүчгүүдэд болдоггүй. Тэгээд тэр фермер залуугаас гуйж байгаа. Чамд мөнгө төлье. Чи наад дээрэмчнээ Юма хүртлэх галт тэрэг рүү аваа яваач гэж бууж. Нөгөө фермер залуу нь ядуу. Уул нь бол сайхан том газартай. Тэгтээ ургац байхгүй, мал хөрөнгө багтай. Айгуу тийм ядруу амьдралтай залуу. Тэгээ хүүтэйгээ их нартайгаа амьдардаг. Тэгээд тэр залуу засгийн газар мөнгө төлнө гэж байна. Тэгээд чи энэ дээрэмчнийг авч яваад галт тэрэг цуулгаад чамаас ийм л юм засгийн газар хүсье гэж. Нөгөө залуу чи зөвшөөрж байгаа. За тий хэдэн цаас олчих гоо. За тэгээ нөгөө дээрэмчний чи байрж аваад нэг явхаас өмнө тэр одоо залуугийн ферм дээр хонолж байгаа. Хонолж байгаа тэр дээрэмчний толгойлогч нөгөө авч явах байгаа залуу хоёрын хооронд шүн ярилцлага өрнөж байгаа. Эхнэр чи бол их үзэсгэлэнтэй. Чаас дайрс нь өрчөж. Би чиний оронд байсан бол энэ эмэгтэйг ингэж амьдруулахгүй заа. Би чиний оронд байсан бол би энэ гоё эмэгтэйг би станаар англах байсан. Чи уулан гайгүй газартай байна. Гэхдээ тарийн талбар ч уурч байхгүй те. Амьдрал чи хэцүү. Тэгээ чамд засгийн газар хэдэн төгрөг төлж байгаа. Хэдэн доллар төлж байгааг хэлсэн чинь. Ийм хүмүүс чамд төлж байгаа. Чи намайг тавьчих. Би чамд оронд хэдэн доллар өгье. Тэгээ авч явахгүй баг ингээд 50 явуулчвал илүү ашиг олох болчиход байгаа байхгүй юу? Тэгээ би баг ингээд амьдралыг чи шийдэх хэмжээний мөнгө би чамд өгч. Чи наад хөрмөр ихтрээ чи сайхан амьдруул та. Намайг хүүгийнхаа ирээдүйг чи бодол та. Би чамд хүрэхгүй. Манай дээрэмчид чамд хүрэхгүй. Би зүгээр чиний хараа та.
чи намайг тавьчих. Би засгийн газрын амснаас илүү их мөнгө би чамд өгнө. Фермер залуу үгүй гэж байгаа байхгүй. Тэгээ Каноны туршид тэр нэг цөөхөн хідэн төгрөгний төлөө шударгаар олох цөөхөн хідэн төгрөгнийхаа долларын төлөө нөгөө залуу нөгөө дээрэмчдийн толгойлогчийг ингэж ам мөрсөн авч явсаар хахад тэгээ юм хүртэл галт тэргэнд суулгаад өөрөө үхлийн шарх аваад тэгээд засгийн газрын өгж байгаа тэр цөөхөн хідэн долларыг хүүдээ өгөөд за миний хөө ээжтэй авчиж байгаа гэж хэлээд тэр залуу өөрөө ингэ үхээд тосч байгаа байхгүй. А энэ бүх процессын явцад дээрэмчдийн толгойлогч тэр манай фермер залуугаас юуг ойлгож байгаа вэ гэхээр хүний амьдралын үнэт зүйл гэдэг чинь их мөнгөндөө байдаг юм байна. Баян тансаг их мэдлэлтэй байдаг юм байна. Хүний амьдралын үнэт зүйл гэдэг чинь зөв амьдралтай байдаг юм байна. Хүн хэр ихийг олж хэр хожоотой байхдаа гол нь биш. Хэр зөв явж түүгээрээ амьдарч түүндээ утга учир өгч байгаа хүний амьдралын гол утга учир гэдэг чинь үүндээ байдаг юм байна гэдгийг тэр дээрэмчдийн толгойлогч тэр залуугаас ингээд ичтэл сууж байгаа байхгүй. Өөрөө сүлд ингээд тэр дээрэмчтэй юу тэр залуугаас ингээд иччихэж байгаа байхгүй. Тэгээд дээрэмчд нь бүслэгдсэн буудалцаад тэгээд шарх аваад нөгөө залуу ч өөрөө ол ингээд үхэх хэмжээнд орчоод засгийн газрын өгсөн цөөхөн хэдэн доллараар хүүдээ хатгуулаад тэгээд миний хөө энийг ээжтэй аваад ямар ч чи амьд гараа шүү. Аав нь энэ нөхрийг ямар ч байсан галт тэргийн суулгаж өгөөд тэгээд дуусах юм шиг байна. Тэгээд тэрийг нөгөө дээрэмчдийн толгойлогч өөрөө ингээд хараад тэг мэс чанар дотроо өөрөө тэр сүултээ тэр дээрэмчдийн толгойлогч тэмцэлтэж эхэлж байгаа байхгүй. Яа тэр амьдрал хизээш тийм хүн өмнө нь харж байгаагүй. Яг бол дандаа ашигын төлөө шудраг ашиг олондоо гიშгсэн хүмүүстэй учирч явсан уу гэхээс биш. Зөв зүйлийн төлөө жоохон ашигын төлөө ч гэсэн зүгээр амьдарч байгаа хүнтэй өмнө нь нэг ч удаа таарж байгаагүй тэр хүн анх удаа тийм хүнтэй таараад өөрөөсөө иччихэж байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ нөгөө залуу нөгөө дээрэмчдийн толгойлогч чинь галт тэргэндээ аваач суулгаж өгч чадахгүй баг ингээд галт тэргийн наана очоод ингээд бодуулаад унаад бүхэд дуусч. Тэгэнгүүт дээрэмчдийн толгойлогч одоо яг галт тэргнээс мултрах боломж гарч байгаа. Тэгэнгүүт эцэст нь өөрийнхөө бууг аваад өөрийнхөө дээрэмчдийг бүгдийг бодож алчаад шудраг асны өмнө одоо би хэрэгээ өглөх цаг болсон гэдэг галт тэргэнд өөрөө ороо суугаад кино тоосч байгаа юм. Өөрөөр тэр дээрэмчдийн толгойлогч нэг имийг тэр Каноны туршид сурч авсан тийм. Тэр нь юу вэ гэвэл тэрнээс амьдралаас сураагүй нэг юм тэр дээрэмчдийн толгойлогчд байсан. Тэр хүн бол мөнгө яаж олохыг сурсан, яаж буудахыг сурсан, яаж survive хийхийг сурсан тийм. Багаасаа ээжээсээ өнчирсэн юм ээжийнхээ хайрыг авч чадаагүй аав нь хинч мэдэхгүй тийм л залуу байсан ба. Тэгэл дээрэмчин болоод одоо ингээл ерөөсөө ингээл хорвоог базаа явуулсан тийм залуу байхгүй. Гэхдээ хүн чанар тэр залуугийн зүрхний мохортод үлдсэн байсан. Тэр хүн чанарыг нь тэр фермер залуугийн одоо шудраг ёсны төлөө амьдралаа зориулж байгаа нь тэр хүн чанарыг сэрэж өгч. Тэгээд тэр дээрэмчин юу гэж бодсон бэ? Би юуны төлөө амьдраад байгаа? Би яаж амьдраад байгаа? А энэ хүн яаж амьдраад амьдралаа дуусгав? Би өргөн хаалгаар өргөн замаар амьдраад байгаа юм байна. А энэ хүн нарийн боловч үн цэнтэй амьдралаар энэ хүн амьдраад байгаа юм байна гэдгийг эцэстээ тэр дээрэмчдийн толгойлогч ойлгож байгаа юм. Тэгээд өөрөө манер за одоо би хэрэгээ хүлээх цаг нь болсон гэд өөрөө галт тэргийн доорд суугаад тэгээ шүүх рүү явж байгаагаар энэ кино дуусчих. Тэгэхээр энэ киноны хэлж байгаа мессеж нь юу вэ гэхээр хэдийгээр өнөөдөр таны амьдарч байгаа амьдрал юм өргөн биш байж болно тийм боломж муутай байж болно хэцүү байж болно тийм гэхдээ шудраг ёс гэж нэг юм байдгийн шүү. Хүнд хүн чанар гэж нэг юм байдгийн шүү. Хүн энийгээ уландаа гიშгэж болохгүй шүү. Чи ялж болно, хожиж болно, амжилттай байж болно, авч болно, хүссэн болгоно авч болно, хүссэн амжилтандаа хүрч болно та тийм ээ. Гэхдээ та тэрэндээ ямар аргаар хүрээд байгаа. А гэтэл нөгөө яг хажууд чинь байгаа хүн чиний авахыг чиний авдгийг чинь авахыг хүсэж байгаа хүн байгаа шүү дээ. Гэхдээ тэр хүн авахгүй байгаа тоххой. Чиний хажууд бол илүү дорд амьдралаар амьдраад байгаа хөөхгүй. Гэхдээ тэр хүн мөрөөдөггүй ш мөрөөдсөн шүү дээ. Яг л чиний амьдарч байгаа амьдралыг ч мөрөөдөд яваад байгаа хөөхгүй тэр хүн. Гэхдээ чам шиг арга замаар явахгүй байгаа хөөхгүй тэр хүн. Тийм учраас тэр хүний хувьд амьдралын нарийн замаар явж байгаа мэт яваад байгаа хөөхгүй. Аль нь үнц юм байна вэ? Эцэс сүлдээ тэр дээрэмчдийн толгойлогч өөрөөсөө иччихэж байгаа хөөхгүй. Би яаж амьдраад байгаа юм? Би мөнгийг яаж олоод байгаа юм? Би илүү тансаг амьдрч чадчихна. Гэхдээ би зүв амьдрах байна гэдгийг ойлгож байгаа хөөхгүй. Есүс өнөөдөр бидэнд хэлж байна. Хачиг үүдээр ор нарийн замаар яв. Өргөн үүд, өргөн зам үргэлж хажууд чинь байна.
үргэлж даллаастаа штэ. Нааш энүүгээр яв гэж. Харин өнөөдөр та ямар сонголт хийж байна? Эзэн Есүс Христийн үгийн дагуу түүний дагалдагчийн амьдрал гэдэг бол Есүс Христ хэмээх тэр нэг харахад нэг юм жижигхэн хаалгал харагдчих. Явхад тэр нэг жижигхэн зам. Гэхдээ ерөөлөөр дүүрэн амьдралыг өнөөдөр эзэн та бидэнд зааж сургаж байна. Эзнийг хамтдаа дагцгаа гэж та нарыг уриалж байна. Амен. Хавчиг хаалгаар орцгоо. Амен. Хамт эзний үг залбирч байна. Бурхан Аава, амьдралд бид олон сонголтуудыг хийдэг. Амьдралд бидний өмнө олон үүд хаалгууд нээлттэй байдаг. Энэ бол бидний сонголт. Эзэн зарим хаалга өргөн үзэгсэлэнтэй түүгээр ороод явах зам нь өргөн уужим. Харин зарим хаалга эгэл энгийн жижигхэн ороод явах зам нь нарийнхан харагддаг. Эзэн бидний нүд юун дээр тусаж бид юуг амьдралынхаа бахархал болгох вэ? Бид хэрхэн амьдрах нь таны хүсэл юм бэ гэдгийг өнөөдөр та бидэнд алхмаар илчилж өгч байгаад баярлалаа. Харахад алдартай, харахад баян чинэлэг, харахад тансаг сайхан боловч ёс бусын үйлчлэн амьдралаар биш. Харин харахад эгэл даруу, харахад энгийн хэрнээ таны өмнө үн цэнтэй амьдралаар бид амьдрахыг хүсэж байна. Бид энэ хорвоо дээр өргөн замаар явгчдын хажууд хожигдсон мэт харагддаг. Бид энэ хорвоо дээр өргөн замаар явгчдын хажууд алдсан мэт харагддаг. Бид энэ амьдрал дээр өргөн замаар явгчдын хажууд амжилтгүй бит алдаж асгасан мэт харагддаг. Гэхдээ таны үг, таны ариун сүнс бидэнд юу таны хүсэл, юу таны хүсэл биш гэдгийг илчилж өгч байдагт тандаа баярлалаа. Тийм ч учраас цөөхөн хүн энэ замаараа явдаг. Цөөхөн хүн энэ хаалгыг олж ордог гэж Есүс тайлбарлажээ. Эзэн минь цөөхөн гэд бид энд цөөхөлөө суухын нэр биш. Харин тэр хүмүүс нэгээр илүү нэмэгдээсэй гэж бид залбирч байна. Түүгээр бид хамтдаа алхахыг хүсэж байна. Нэгээ зоригжуулан хамтдаа алхахыг хүсэж байна. Энэ үннийг та бидний эргэн тойронд байгаа тэр олон хүмүүсийн зүрхэнд та илчилж өгөөч гэж гуйж байна. Баярлалаа эзэн. Энэ хавчиг хаалгаар орж энэ нарийн замаар алхахад ариун сүнс минь та бидэнд туслаарай. Та бидний хөтлөн дагуулаарай эзэн. Есүсийн нэрээр залбирч